Baby, you don't know what you do to me. Between me and you, I feel a chemistry. I won't let no one come and take your place. 'Cause the love you give can't be replaced. No one else can do like you do. За сайн байна уу? Мөрөнгөө байна. За та бүхэн ямар бичгээр ирсэн бэ гэхээр та бүхэн гачгаас харсантай адилхан Варисма байг миний зөвхөндөө юу байгаа вэ гэдэг сэдвээр би та бүхэнд бичлэгээр ирсэн байна. Солонгос гэхгүй өөр орон улсууд ингээд өөрийнхөө зөвхөн дотор юу байгааг харуулдаг нь маш тренд болж байгаа юм шиг болохоор бидний тухай бичлэг хийх зүйл гоё болов уу гэж бодоод ингээд бичлэг эхэлж байна. За эхлээд би та зөвхөн танилцуулъя. Миний цүнх бол K-Holic гэдэг брендийн цүнх байгаа. Энэ эко цүнх байгаль ээлтэй цүнх байгаа. Тийм болохоор солонгосын оюутны хүүхдүүд ийм эко байгаль ээлтэй яг ийм цүнхүүд амар их үүрдэг байгаа. Ягаад вэ гэвэл авч явах тэтгэн casual бараг хөвснөө зогчдог тий. Тэгээд дээрээс нь дотроо амар их олон юм орж болдог юм том зайтай болохоор амар олон хүмүүс барьдаг байгаа. Одоо үнэхээр таалагдаад амар хөөрхөн ягаан логотой тэгээд дизайнерс тэгээ өнгөн ч гэсэн одоо үнэхээр таалагдаад би зүгээр үнэхээр өөрөө амар их барьж байгаа. Тэгээ би та бүхэнд энэ цүнхийг танилцуулбал гоё юм болоо да гэж бодоод авчирсан байна. Гоё ягаад энэ цүнх үнэхээр их юм ордог. Тэгээд солонгосын охтууч гэхгүй ялангуяа эрэгтэй хүмүүс ийм эко цүнх үнэхээр их барьдаг. Тэгээд та бүхэнд энэ одоо цүнх дотор юу байгааг нэгээр нь харуулцгаая. Эхэлцгээе. Гүгү. За хамгийн ихэнд би та нарт энэ цүнхнээс юу хараад харуулах вэ гэхээр шүү. Миний хамгийн хэрэгтэй тэгээд надад хамгийн удаан явж байгаа бүтээгдэхүүний нэг. Зан миний iPad. За миний iPad бол өстой миний аим шиг би үнэхээр байн хаач явсан байн авч явдаг зүйлийн нэг байгаа. Яагаад вэ гэвэл би их сургууль оюутан шүү дээ. Тийм болохоор надад үнэхээр хэрэгтэй байдаг. Манай багш нар болоо ингээд солонгос ихэнх багш нар өөртөөхөө хичээлийн методуудыг ийм PPT-гээр их тавьдаг байгаа. Тэгэхээр нэмэрсэн Канада дээр нь бичих ч юм уу те уг бол MacBook дээрээ Word нэг өнгөтэй шүүх надад үнэхээр хэцүү байдаг. Тийм болохоор шууд энэ дээр татаж аваад балаараа тэмдэглэхээр маш амархан. Дараа нь шалгалтын үеж гэсэн багшуудын хэлсэн юмыг үнэхээр алдаагүй сайн тэмдэглэсэн байгаа болохоор үнэхээр гоё яадаг. За дараагийн зүйл болохоор зазаан миний чихвч байгаа. Энэ чихвч болохоор би бараг сая жилийн өмнө авсан. Тэгээ бараг хамгийн сүүлд авсан зүйлүүдийн минь нэг ийм том чихвч байгаа. Би өөрөө дуу сонсох аим дуртай, бүжиглэх аим дуртай болохоор ингээд дууны чанарыг амар ингээд сайн чанартай сонсомоор байсан. Тийм болохоор би энэ чихвч үнэхээр анх гарахаас нь хойш ингээд авах юмсан гэж бодож байгаад 4 жил авсан байгаа. Тэгээд iPad-тайгаа хосоолгоод энэ хар үнгийг авсан. Үнэхээр ингээд дуундаа анхаарал хандуулахад минь тусалдаг гэх юм уу. Тийм гоё чихвч байгаа. Тэгээд би үнэхээр сайн хэрэгжилж байгаа. Ойр солонгос хүмүүс болохоор энийг fashion item-аар амар хэрэгжилж байгаа юм байлээ. Ингээд жоохон хип хувцлангуудаа энийгээ зүүнгүүд жоохон одоо бид нар зүйлсүүд нь шүү дээ. Тэрнтэй адилхан хэсэг одоо accessory ийм мэдрэмж өгөхгүй ч амар хэрэгэлдэг болсон байлээ. Өөрөх нь чанар ч үнэхээр сайн болохоор та нар чихвч авах гад ямар чихвч авах мэдэхгүй бол би энэ чихвчийг санал болгоё. Үнэхээр гоё. Дараа нь болохоор миний зөвхөн юу аа нэ гэхээр эндээ энэ ингээм амар хөөрхөн эндээ ийм жижигхэн ийм карман шиг юм те. Энэ дотор нь болохоор би жижиг алгуулж болохгүй юм да хэдэг. Өдрийн үед юу ихээр ингээд сайн харсан байхаа ингээд авчул орхичдаг байхгүй миний жижигхэн авчаад тэгээ хаяадаа ингээд үсээ тал боох юм уу те тийх үед амар хэрэгтэй. Тэгээд өөр миний болтууд 2 болт байна. Дараа нь болохоор миний коллаген байна. Энэ болохоор солонгосын Оливер дотор зардаг коллаген байгаа ингээд шууд нэг аваад уучих боломжтой амар хялбархан байгаа. Тэгээ өдөрт нэг уухад өөртөө хангалттай болохоор ингээд авч явахд үнэхээр амархан хөнгөн дээрээс нь. Тэгээ би ингээд дээлийн хайрчлаад ингээд авч яваад тэгээ жижигхэн каманд хийждэг байхгүй юу. Ундаандаа юм уу, усандаа ч юм уу дангаараа шууд усч болно энэ коллаген байгаа. Өөр юу вэ гэхээр миний баримт байна. Дараа нь болохоор бэлхэмэл зазаан миний төрөвч байна. Би ерөөсөө ийм том төрөвч байж үзег байхгүй дандаа ийм картны төрөвч барьдаг байсан. Энэ болохоор ингээд картууд нь эндээ орчдөг. Тэгээ эндээ бэлэн мөнгө. Эндээ болохоор доосон мөнгө орчдөг байгаа. Өөр үзүүлэх зүйл юм байна. Энэ болохоор манай сургуулийн үнэмлэх гэсэн мөртлөө карт, гэсэн мөртлөө атусын карт. Ингээд 3 юм орцсон карт байгаа. Ингээд нэг данс үсээд нөгөөрөө банкны бүл хийж болно. Тэгээ хойно нь болохоор дараа нь өөрийгөө гэрчлэхээр миний сурагчийн үнэлэх ингээ хойно нэг зурагтайгаа юмараа. Тэгээд доор нь болохоор team on-ыг бичсэн байгаа. Ингээд нэг 3 үйлчлэгийг авч болно нэг картаар. Тэгээ үнэхээр хялбар зүг усын хойр энэ картыг хийсэн бахад
зүгээр түрүүчээр гарсан байсан ч хамаагүй бүх юмаа амжуулж болохоор сургуулийн карт байгаа. Korean sticker бичсагаад дараагийнх нь болохоор 짜잔 миний пауч ах шиг байна. Тэгэхээр миний тэн Clio-гийн тэн үнэхээр амар гоё өнгөтэй мэл би саяхан сэнэр авсан ахгүй юу. Тэгээд ийм ортоо өнгөтэй гэсэн бол ягаан нь холигдсон өнгөсөн. 짜잔 миний кушн миний 8 өрх ингээд карманда хаяада хийчихэд тэгээд уурлын будгаас хэрэгтэй ингээд толон дарахаар ингээд амар гоё идэг. Амар тэгээд заавал юм томыг бүлэхгүй. Тийм жижигхэн мини сайзын кушн байна. Дараа нь тэгээ өөр миний өнөртөө ус байна. 짜잔 амар хөөрхөн магадтай амар жижигхэн. Энийг бас түр надад бараа миний бүх юм бараа надад хүнд бэлгэлсэн юм шиг байна. Рүү жилийн шинэ жилийн адад манай хамаатагсаа бэлгэлжсэн аахгүй юу. Гарны тос ч юм уу те ингээд шууд урд биений тос юм. Ийм биений тос ингээд жоохон гаран дээр авч яагаад иймэр доо авч яагаад энийг нэг тусаагаад тэгээ холиод эндээ дүрхээд энэ дотроо ингээд дүрхчихэнгүүт өнөө 8 удаа авдаг. Тэгээ 8 гой гардаг. Тэгээ дараагийнх нь болохоор будаг ярьсан дээрээ би 2 уурлын будаг ярьчих. 짜잔. Одоо бараг 1 сар гаруй хэрэглэж байгаа. Өдөр болгон өдөр тутамдаа хэрэглэж байгаа будгийн нэг бараг будгаа нэг солиогүй. Энэ нь болохоор Dior-ийн уурлын өвлөгч lip balm байгаа. Чигшүүлтэй аим удаан байдаг. Нэг төрөгчөнгөт бараг 3-4 цаг байдаг. Өстэй гоё. Аргагүй Dior-ийн. Энийг бас манай найз өдөр бэлгэлжсэн уурлын өвлөгч байгаа. Энэ болохоор яг уурлын будаг нь. Энэ болохоор YSL-ийн будаг. Миний мэг хэсэг гажигдаад энэ хэсгийн минь хоолой байхгүй болсон байлаа. Тэгээ би танарт обигээ тайлбарлая. Энэ уурлын будыг бас манай найз Месүгээр өгсөн уурлын будаг байгаа. Энэ уурлын будаг болохоор улаанч биш, ягаанч биш тийм гоё корал өнгөтэй уурлын будаг байсан. Тэгээ биний анх удаа хэрэгж үзсэн өнгөсөн боловч надад үнэхээр таалагдаад би одоо үлээсээ солихгүй байг хэрэглэж байгаа уурлын будуудын нэг байгаа. Надад үнэхээр таалагдсан гэдгээ илэрхийлж ах шиг байна. За дараагийн зөвхөнд байгаа зүйл бол миний үсэн эссенц байгаа. Миний хамгийн хайртай зүйлүүдийн нэг. Яна унгачлаа. За энэ болохоор миний хамгийн хайртай зүйлүүдийн нэг гэдгийг би одоо амар сайн чин сэтгэлээсээ тайлбарлаж ах шиг байна. За энэ үсэн эссенц болохоор миний үсийг арзаас нь ч гэсэн маш сайн зөөлрүүлж өгдөг зүйлүүдийн нэг байгаа. Тэгээд олон дахиад зүрхсэн ч гэсэн миний үсээ тосгожуулдаг. Хаяад өнөختөө зүрхээгүй үед үснээ түрхээд өгвөл гоё шампуны үнэ өртүүлдэг бүтгээгдэхүүний нэг байгаа. За миний дараагийн танилцуулах зүйл бол 짜잔 миний наны шил байгаа. Энэ наны шилийг болохоор би сайхан дэлгүүрээс явж агаад ногоон имартаас авсан. Ногоон имартын доор ийм шилний компани орцмоос ахгүй Blue Elephant гэдэг монголоор болохоор цэхэр зам гэсэн утгатай. 짜잔 ийм том дүрлжин шил авсан. Тэгээ энэ болохоор өнгөн жоохон ийм каки биш ийм хар биш ийм саарал дуу өнгөний шил байгаа. Ийм одоо харагддаг. Тэгээ би одоо хараа бас төлөвлөе гэж бодож байгаа байхгүй юу. Тийм болохоор бас наны шилээ хэрэгцээд авах шинэ наны шил авсан байгаа. Надад үнэхээр таалагдж байгаа шил өнгөн ч гэсэн амар гоё тийм ингийн харыг аваагүй 8 болж. За тэгээ сүүлийн юм болохоор юу вэ гэхээр 짜잔 миний камер байна. Энэ гэсэн миний сүдрөө сая манай найз өгсөн. Энэ камер яадаг камер гэхээр яг үүндээ энэ хүүхдийн камер ахгүй хүүхдүүдэд зориулсан камер. Тэгээд нөгөө таана Нью-Джерсигийн хамтлаг мэдгүй. Тэгээд тэрний түрүү жил илүү хэдэн сарын өмнө гарсан Diro гэдэг дуу гаргасан аахгүй юу. Тэгээд Diro гэдэг дууных нь концепт нь болохоор жоохон юм дээр үе гэсэн бичлэгийн санаалсан жоохон муу тиймэр дуу гэдэг маягаар концепт гаргаад дуу гаргасан аахгүй юу. Тэрнээс хойш тэгж бичлэг хийх нь амар алдартай. Тэгээд одоо болоо солонгос энэ камер ингээд амар цаагаад ихсэн байхгүй юу. Тоглож болно, зураг дарж болно, бичлэг хийж болно. Тэгээд янз янзын хийж болно. Гэхдээ чанар нь бол муу. Гэхдээ тэр чанар нь мууд нь болж байгаа байхгүй нэг. Дээр үеийн мэдрэмжийг нэмэхэд тэр дуунаас олоод жоохон ингээд од басан байгаа. Би танад нэг асааж харуулвал welcome. Энэ гэл 8 яад юм бэ? Тиймэр дуу. 네, 거의 오라. Би одоо авсан зүйлийг танад энэ хажуу талд харуулъя. Тэгээд уггүй урагшаага харуулаад бас зураг давж болно. Ингээд танаа өөртөө харж гинөө. 네, 거의 오라. Ингээд давж болно бас урагшаага. Бичлэг хийж болно. Би танад хийсэн бичлэгүүдээ бас энэ талд харуулъя.
Тэгээд тоглоом тоглож болно, янз янзын хийж болно, бас сонирхолтой ингээд авч явахд амар хөнгөн. Тийм болохоор зүгээр юм байлээ. Дүүнертэй бэлгүүл бас амар хөөрхөн. Энэ дотор ингээд memory card гэдэгтэй компьютер толгой зууд авч болно. Ингээд тусах миний сүүл дотор. Би өнөөдөр ингээд анх удаа өөрийнхөө юм хүмүүс танилцуулж байгаа болохоор амар сандраад яаж тайлбарлах уу? Би өөрийнхөө юм хүмүүс танилцуулж байгааг байхгүй яг үүндээ ингээд бодоод тахад одоо бол үзэж байгаа дууссан бүх хүмүүс баярлаа. Тэр их баярлаа. Би ингээд бичлэгээ яг удааг байсан чинь яаж эхлүүлэхээ мартсан. Жохон сандраад жохон хэцүүхэн байлаа. Би одоо энэ бичлэгийг бараг 4-5 дахь бичиж байна. Бараг 5 дахь нахаа энэ дотор бичиж байна. Би амар сайн хичээнгүү эдит хийгээ та бүхэнд гой бичлэг хүргэхээ хичээе. Тэгээд одоо л үзсэн үнэхээр их баярлаа. Тэгээд байсан шилж өгөөрэй. Ямар ч байсан баярлаа. Баяртай. Дараагийн бичлэг уулзцай бүгдээрээ. Баяртай. Намайг subscribe хийх юм байна. Баяртай.